байцаанууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манайхан шинжлэх ухааны үндэсний сургууль нь 2014 оноос эхлээд 2 дээр нэмэх 3, 2 дээр нэмэх 4 гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ирсэн. Энэхүү хөтөлбөрүүдийн хүрээнд 6 мэргэжлэр оюутан эхлүүлэн сургаж байгаа бөгөөд энэхүү мэргэжлүүдэд хүний их хэмж, уламжлалтын их хэмж, шүдний их хэмж, био анагаах судлаач, нийгмийн эрүүл мэнд судлаач болон эмзүүч гэсэн мэргэжлүүд багтдаг. Дээрх мэргэжлэр эсрэгч нь эхний 2 жил анагаахын суурь хичээл болох ерөнхий эрдмийн хичээлүүдийг үзэх бөгөөд 2 дугаар курсээ төгсөхдөө тухайн оюутны сурталчилгын амжилт, анс, голчтон мөн эзэлтийн ерөнхий шалгалтын оноо зэргүүдийг харгалзан үзэж дараах мэргэжлүүдээс сонгож суралцдаг. Дээрх мэргэжлүүдэд элсэн суралцах хүсэлтэй байгаа элсгийн хүсэгчид нь хим болон биологи хичээлүүдээр элсдийн ерөнхий шалгалт өгнө. Элсдийн ерөнхий шалгалтын босго оноо нь хичээл тус бүр 400-аас дээш оноо авсан байх шаардлагатай бөгөөд дээрх шаардлагыг хангасан болон элсгээр бүртгүүлсэн элсгийн хүсэгчдийг нийт онооны дарааллаар чагсан батлагдсан хяналтын тоогоор элсүүлдэг. Магадгүй орон нутгаас элсгийн хүсэгчид маань үүнийг анхааралтай сонсоорой. Орон нутагт элсдийн үйл ажиллагааг Монголын их дээд сургуулиудын консорциум зохион байгуулан ажилладаг. Монголын их дээд сургуулиудын консорциум нь тусгай баг бүрдүүлэн очих бөгөөд элсдийн үйл ажиллагааг сонгон шалгаруулалт хийн авч байгаа. Орон нутагт дээрх мэргэжлүүдийн хяналтын тоон илгээхдэгтээ хүний их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа, уламжлалт анагаахын их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа, шүдний их хэмж буюу анагаахын суурь боловсролын дамжаа гэх мэтчлэн 6 мэргэжил маань нэрлэгдэн очдог. Гэсэн хэдий ч дээрх 6 мэргэжлүүдийн алийг нь сонгож элссэн ч та анагаахын суурь боловсролын дамжаанд л элсэж байна гэсэн үг ээ. Ингэснээр эхний 2 жилдээ ерөнхий эрдмийн хичээл үзэн судлах бөгөөд 2 дугаар курсээ төгсөөд дээрх мэргэжлүүдээс цааш суралцснаа. Сайн байна уу? Намайг оюун их гэдэг би нүүр ам судлалын сургуулийн нүүр амны эмчилгээний дэлгмийн багш. За манай сургуулийн хувьд бол жилд 100 гаруй оюутан бол төгсөгдөг. Төгсөхдөө нүүр амны эмч буюу шүдний эмч мэргэжлэр бол төгсдөг. Нийтдээ 6 жил суралцдаг. За шүдний эмч гэдэг нь бол хүний нүүр, ам, шүд, састай холбоотой маш олон төрлийн эмчилгээ, онцлогоо, өвчин сэргийлэх ажил хийдэг хүнийг бол хилдэг. Тэгээ манай төгсөгч нар бол төгснөхийн дараа Улаанбаатар болон аймагуудын эрүүл мэндийн төв эсвэл хувийн эмнэлгээнээ ажиллах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл дотооддоо гадааддаа маш олон төрлийн суралцах, ажиллах боломжтой бол байдаг. За тиймээс манай нүүр ам судлалын сургуульд сурахыг урьж байна. Сайн байна уу? Намайг Хонгор Зул гэдэг. Би 2009 онд анагаахын сургуульд элсээд 2014 онд нүүр амны их хэмж гэдэг мэргэжлэр төгссөн. Тэгээд түүнийхээ дараа 1 жил ажиллаад 2015 оны намраас эхлээд хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэх техникийн резидент эмчээр одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээ 2017 оны намар бол төгснөө. За миний мэргэжлийн одоо давуу тал гой сайхан зүйл нь бол хүнд инээмсэглэл аз жаргалыг бэлгэлдгээрээ бол шүдний эмчийн мэргэжил нь бахархмаар элит мэргэжлийн нэг юм аа. Эмчээр төгснөөрөө бол та бүхэн ажлын байраар бол бүрэн сайн хангагдаж чадна. Үүнээс гадна бол Монгол улсад нийт хүн амын дунд бол шүд цаар хөвчин бол 80-90% та буюу маш өндөр гэдэгт тоордог. Тийм учраас шүдний эмч болж төгснөөрөө та нийгмийн одоо дунд эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн болж чаднаа. Сайн байцгаана уу? Би наасын 4 дугаар курс оюутан байна. Энэ сургуульд орсон шалтгаан маань юу юм бэ гэхээр би багаасаа энэ сургуульд орно гэж мөрөөддөг байсан. Гоо сайхны мэдлэлчээр сурна гэж. Тэгээд мөрөөдлөө биелүүлэхэд тулд зорилго болгож энэ сургуульд орсон байгаа. Манай сургууль маань эмнэлэг сургууль хоёр зэрэгцэн байрлал болохоор их давуу талуудтай, сонирхолтой байдаг байгаа. За миний мэргэжил маань одоо юу үздэг вэ гэхээр хүүхдийн мэс засал, хүүхдийн нүүр ам судлал, цог гажиг засал, эс засал, эмчилгээ гэсэн олон хичээлүүд ордог байгаа. Ингээд та бүхнийг манай сургуульд элс орохыг урьж байна.